Сайн байцгаана уу? Энд байна. За тэгэхээр үнэхээр бурхан бол хамгийн агуу өгч нь бурхан өөрөө байдаг. Иохан 3:16 дээр бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэж нь хинч мөнхөхгүй харин мөнх амьтаа болох юмаа гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр үнэхээр бурхан бол цорын ганц хүүгээ бидний амь наасны төлөө өгсөн баг. Тийм учраас үнэхээр бид нар бурханыг үнэхээр дуурайх тусмаа Иесусыг дагах тусмаа өгдөг болдог байгаа. Тэр өгөхтөр бас хэд хэдэн төрлийн бэлгүүд байдаг л да өгөхтөр. Өгөх бэлгээс гадна яг ердийн нэгтгэж гэсэн үг сурсан байх хэвээр. Тэгэд өргөл дотроо хүмүүс бол янз янзаар ангилдаг. Ихэвчлэн 4 янзаар ангилсан байдаг л да. Энд дэр бас нэг сайн ойлгохтой Матай 6:24 дээр тиймээс та нар өглөг өгөхдөө хүмүүсээр хүндүүлэхийн тулд синагогт баг гудамжинд 2 нүрт хүмүүсийн үйлдэлтэй адилхан өөрсдийн өмнө бүрээ бүү татгаж байгаа. Үнэхээр би та нарт хэлээ гэхэд шагналаа бүрээ авсан юм аа. Харин та нар өглөг өгөхдөө баруун гарынхаа өмнө юу хийж бууг зүүн гартаач бүү мэдээд энэ өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар гаргаж хийцэг чинь чамд буцаар төлнө гэж. Тэгээ энэ төрлийн өргөл бол голцоо ер нь бол нэгдүгээр нь гадаадад байгаа хүмүүс байдаг. Эсвэл нь одоо шоронд байгаа хүмүүс, эсвэл өнчин, бэлэвсэн, үнхээр ядарсан хэрэгцээтэй байгаа хүнд зориулж өгөх өргөлөө чимээгүй нууцаар өгөөч гэж хэлж байгаа. Тэгээ энэ бурхан эцэг чинь буцааж өгнө гэж хэлж байгаа. Тэгэхээр хичнээн хариу нэхгүй өгж байгаа боловч хариуг нь бурхан өгдөө гэж хэлсэн үг. Тэр ингээд ядарч зовсон хүнд өргөл өргөхөд шууд одоо өөр нэгэн байдлаар орлогч нь нэмэгддэг ч юм уу ямар нэгэн байдлаар тэр мөнгө орж ирдэг ба. Дараагийн бас нэг өргөл бол юу гэж байгаа вэ гэхээр бид бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө эзнийг дээдлээ. Тэгвэл агуулгач нь пиг дүүрж торхнууд чинь шин дарсаар бэлхнаа гэж. Тэгэхээр ингээ өргөлийг харахаар дандаа өргөл ханд ерөөлт холбоотой байдаг. Бурхан дандаа амлсан байдаг өгөх юм бол чамааг би бэлханаа гэд. Өгчгөр чинь би лав нь буцааж амжууж өгөхгүй гэж шилтгүүлдэг бурхан. Тэг энэ дээр юу гэж байгаа юм бэ гэхээр бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болох эд хөрөнгөөрөө эзнийг дээдлээ гэж байгаа. Тэгэхээр энэ үед яг одоо жишээл машин зарах ч юм уу, эрт ургац авах ч юм уу энэ үед энэ бүтээгдэхүүний дээжээр эзнийг яг өрөж байгаа. Шинэ ажилд орох ч юм уу. Тэг энэ үед өргөхтөө болохоор одоо жишээл байшин зарсан бол 11-ийн өргөд гэсэн үг шүү дээ. Одоо зарлагаасаа орлогоо хасаад ч юм уу тэг дээжээс өргөдөө гэсэн үг ба. Энэ бол таны сэтгэлийн асуудал. Тэгээ энэ үед яг хөрөнгөөр эзнийг дээдлэх үед агуулгач нь пиг дүүрч торхнууд чинь шин дарсаар бэлхнаа гэж. Үнэхээр буцаад хөрөнгөний чинь чигдсэн бэлхсэн байлаар бурхан өгнө гэж амлаж байгаа байхгүй. За тэгэхээр энд өргөлөг өгөхдөө эзээс асуугаад яаж хэрэг өгөх вэ гэж сууж болно. Жил бүр талбайдаа ургацын 1.1-ийг заавал өргөө гэж. Тэгэхээр энэ дэр болохоор энэ нэг ургацын 1.1 өргөө гэдэг энэ дэр болохоор бас шинэ ургацын өргөлтөө адилхан өргөл байгаа. Тэр өргөлж гэсэн бас 1.1 байдаг байх нь л дээ. За 2 дугаар Коринт 9:10-15 уншъя. Тариачид тарих үрийг идэх хүнсийг бэлдэн өгдөг тэрээр та нарт тарих үрийг чинь ханган өгөх бөгөөд та нарын зүвт байдлын ургацыг улам арин болгоно гэж. Тэгэхээр энд үнэхээр өргөлийг тариатай адилхан зуршилж байгаа. Тэр үгийг бурхан хангадаг. Тэгээд тарьчих юм бол та нар зүвт байдлаар ургац чинь харин болно гэж хэлж байгаа. Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно гэж. Энд биднээр дамжуулан бурханд өргөх талхлуудыг бий болгодог. Ягаад гэвэл энэ үйлчлэлийн үргэн зөвхөн ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй харин ч бурханд өргөх ариун талхлуудад мөн болох таа гэж. Тэгэхээр энд бол ариун хүмүүсийн үйлчлэлийн хэрэгцээнд зориулж өгч байгаа. Тэгэхээр энэ хүн үйлчлэр өгсөн батгааны улмаас тэд Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн дуулууртай байдлын чинь төлөө мөн тэдэнд болон бүх хүнд өгсөн та нарын хандийн өгөөмөр сэтгэлийн төлөө Бурхныг алдаршуулах болно. Тэд та нарын төлөөх залбирлаа даарч та нар руу тийм үлдээг. Учир нь Бурхны хэмжээшгүй нэгүсэл та нарын дотор байгаа юм. Түүний зөвлөшгүй бэлгийн төлөө Бурхан талархал байх болтугай гэж. Тэгэхээр үнэхээр тэр сайн мэдээнд явж байгаа Бурханд үйлчилж байгаа хүмүүст өгж байгаа өргөл байгаа. Энэ өргөл болохоор
тусламжийн үргэлж юм уу биш, шинэ ургац үргэлж биш, яг сайн мэдээнд явж байгаа болон бурхны үйлчлэл хийж байгаа хүмүүс зориулсан үргэлж байдаг л да. Тэгээ энэ дээр бол яг үр тарьж байгаатай адилхан энэ бол яг 30-60-100 дахин үрждэг хэсэг байгаа. Тэгээ энэ тухайн хүнийг бурхны ажлыг баг яаж хийж байгааг нь баг өргөлөө өгöd мэдэж бас болно. Би зарим хүнд өргөл өргөд юм ерөөсөө явдаггүй тийм тал байдаг. Гэтэл заримд нь өргөхөөр 2 дахин үрждэг, заримд нь 5 10 үрждэг. Заримд нь бүр маш олон үрждэг хүмүүс хүртэл байгаа. Тэгэхээр үнэхээр үргэлж чинь үрждэг сайн байгаад та бурхны ажлыг сайн хийж байна л гэсэн үг. Тэгээ энэ үргэл дээр болохоор хүмүүс 11 тарьж байгаа үргэл дээр яг 11-ээс өөрөлтөө энэ яг ургацын тарьдаг үргэл байгаа. Ямар нэгэн зовсон шаналсан хүнд өгж байгаа юм биш. Ихэнх хүмүүс тэгжил өргөдөг л доо. Харин яг энэ ургацын үргэлийг таны ургац үрждэг байгаа. Үнэхээр талхтлын үргэл байгаа энэ үрждэг. Яг тэр тохиолдолд би өөрийнхөө үйлчлэлд бас өргөдөг байгаа. Миний хайн, миний хүүхэд, манай ээж хүртэл манай үйлчлэлд өргөл өргөдөг. Яагтвэл энэгээр яг бурхны ажлууд ариун сүнсээс сонсогдоод хийгддэг учраас энэ үйл явдаг баг. Тэрээс хин нэгэнд өргөж ийн гэсэн үг биш. Яг үйлчлэлийн санхуд өргөж байгаа тийм үрждэг өргөл байгаа. Энэ өргөл дээр үнэхээр хөрсөө сайн бодож харах явдал яг эзэн үйлчлэлийг хин яаж хийж ийн гэдгийг харж өргөх явдал үнэхээр чухал байдаг ба. Даачны өргөл бол Левит 21-ээс 30-31 газрын эсвэл газрын үрийн эсвэл модны үр жимсийн бүх 10% эзнийх бөгөөд энэ эзэнд ариун билээ гэж. Тиймээс тул хэрэг хүн өөрийн өгсдөө 10% эсрэг золихыг хүсэж аваад тэр түүний 5-1-ийг түндэд нэмлээ гэж хэлж байгаа. Малах 3:10 дээр бас байдаг та бүхэн мэддэг. Хүн бурхныг луурдах уу гэж. Гэсэн та нар намайг луурдж байна. Гэвч та нар би таныг яаж луурдсан юм бэ гэдэг. 11-ээр ба өргөлөөр таны үндэстэн ба бүхэлдээр намайг луурдж байгаад бол та нар хараалаар харагдсан. Миний өргөнд бол хол ус байханд бол бүхэл 11-ийг агуулгад авчраа. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж та нарын төлөө ивэлийг хальтлахсах эсрэг талаар намайг үгээр шалаа гэж түмэн зэрэг эзэн альдж байна гэж хэлсэн. Тэр үнэхээр эзнийг шалгах боломжтой өргөл бол 11 өргөл байгаа. Энд 11 өргөлөөр өгсөн өргөөгүй гэдэг ах юм байхгүй. Ер нь л авчаад өгчих ёстой л гэсэн үг л дээ. Тэгээд эзний өргөө нь гэхээр зөвхөн сүмж гэдэг юм уу? Эзний өргөнд хэрч гэдэг юм уу? Зөвхөн надад өргөч гэдэг юм уу? Тэгж хязгаардаж байгаа нь өөрөө аюултай зүйл. Тэр эзний өргөө яг хоол хүнсээр дүүрэн бариун байхын тулд гэж хэлсэн байгаа. Тэгэхээр эзэн бурхнаас асуугаараа яаж өглөө яаж өгөх вэ гэд асуугаараа. Энэ тал дээр би нэлээд тийм ерөнхий ойлголттой байдаг хүн. Нарийн сайн тайлбарладаг хүмүүс их байдаг л да. Би бол эзнээс асуугаад, ариунсаас асуугаад хаана яаж өгөхөө шууд л хуваарлаад хэлждэг. Нэг бол ямар чи энэ сүмдэд тэр хүмүүс $10 ингэрээ тэгэрээгээд бурхан надаас илүү санхүү мөнгө мэддэг. $10 хаана хийх юм шууд л хэлж өгдөг учраас би тэгж нэг айхтар шийдвэр гаргаад байдгүй. Анхандаа бол их гаргадаг гэсэн. Одоо бол ер нь тэхээ болчиход байгаа юм. Тэгэхээр тэр нь эзний өргөө гэдэг нь болохоор нэг байшин саг үсэн ойлголтоор битгий хараа. Эзний өргөө гэдэг бол маш том ойлголт шүү. Хаалх цонх ч юм уу ямар нэгэн байшингаар хязгаарлагддаггүй гэдгийг мартуузаа. Гэтэ болж игэл та байнга хамрагддаг сүм байвал тэрэндээ өргөж болно. Хаана энтэй өрөг бити өргөж гэдэг юм уу тийм бол би эзэж хэлэхгүй. Яагтвэл энэ өргөл нь өөрөө ургац ерөөлийн цог учраас та тэрийг бас өөрөө сайн мэдэх хэрэгтэй. Таны өөр чинь мөнгийг ишээ тийш өрг гэж хэлээд байхын хуваарлалууд байх нь тийм зөв зүйтэй зүйл биш л дээ. Аяндаа та өргөө сурчих юм бол энэ бүхэн ойлгомжтой байх болно. Тэгээ өргөлийн талаар бас анхааралтай самшаараа. Тэгээд өргөл ч юм уу ерөөл ярахаар л буруу гаж усгал болж хувиргадаг тийм юм бас байж болохгүй. Библиэлд маш их өргөлийн тухай байдаг байгаа. Библиэлд байдаг юмыг л ярьж л байвал ер нь бол зөв. Гэтэ хүн болгон өөрөөр дуудлагатай зарим хүн зөвхөн өргөлийн ч юм уу тэр ерөөлийн тухай ярьдаг хүмүүс байдаг байх юм бол зарим хүн итгэлийн талаар ярьдаг. Зарим хүн хайрын талаар ярьдаг ч байгаа юм. Би бол хайр нэгүслийн талаар ярихаар дуудагдсан хүн ер нь бол өөрөө тийм. Тэгтээ үнэхээр нэгүсэл инэрлэлээр ялангуяа тэр санхүү мөнгөн дээр ярихаас аргагүй байдал төрдөг зарим хүмүүст. Мэдгүйгээсээ болоод энэ хүмүүс буруу өргөдөг ч юм уу, өргөснийхаа дараа өвдгөнд өвчдөггүй ч юм уу, эсвэл өгж мэдгүйгээсээ болоод өвчдөггүй ч юм уу, эсвэл өгөх тухайн ойлголт байхгүйгээсээ болоод мэлэг дутуугаас болоод тухайны
одоо санхүү мөнгөнд болохгүй ч юм уу олон шалтгаанууд байдаг байгаа. Тийм учраас би одоо хаяада үргэлжлийн тухай үнэхээр заахаас аргагүй байдалд ордог байгаа. Тэгээд бас энэ талаар би ер нь бол заасан байдаг. Гэтэ нэмж дахиж хэлэх нь зүйтэй гэж бас бодлоо. Тэгээд та бүхэн бас өөртөө бас дэлгэрүүлж уншаараа. Өөртөө Библи дээрээс бас хайгаад олоод уншаараа гэж хүсэж байна. Тэгээд өөртөө бас юм өөртөө яг ингээд зориулаад за нүргэлжийн тухай судлаа. Эсвэл ерөөлийн тухай судлаа. Итгэлийн тухай судлаа ч гэдэг юм уу тий. Тус нь өөрийнхөө сонирхож байгаа юмуудыг бас судлаад хайгаад олоод унших юм бол бас үр дүнтэй байдаг шүү. Тэгээд эзнээс асуух үед эзэн заавал илчилтийг өгдөг байгаа. Илчилт авсан үед үнэхээр сайхан байдаг байгаа шүү. За танд баярлалаа. Дараагийн подкастаар уулзъя. Тэгээд подкаст минь ивент гэж байгаараа бас өгөж байгаараа үнэхээр өргөөрөө тэгээд бас олон хүнд хүрэх болно. Таны тарьсан тэр үр 30-аар 100 дахин үржих болно гэж эзэн үнэхээр амласан учраас та үнэхээр та итгэж болно эзэнд. Иесус Христосийн нэрээр залбирanгуйж байна. Үнэхээр өгж байгаа бүх хүмүүсийг өрөөж өгөрөө. Тэгээд үнэхээр үргэлжлийн тухай ойлголтыг бас илчлэлүүдийг бас эзэн минь та тэр хүмүүст ойлгуулж өгөрөө. Тэгээд үнэхээр бас өгдөг нь авдгаасаа илүү ирүүлдэг гэж хэлсэн. Тэгээ өгдөгч бас авдагч байх туслаараа Иесусийн нэрээр. Амен.